羽ばたいたら戻らないと言って目指したのは青い青いあの空。Hey what's up за та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн намайг яг урдаа юу тавиад суудсан байгааг ингээ харж байгаа байх. За өнөөдрийн одоо ярих гэж байгаа сэдв өнөөдрийн дугаартаа бол энэ бүхэн бол хамаарна. За юу вэ гэхлээр за Япон улсын соёлыг маш ихээр түгээдэг. Бүр Японд ирэхийг хүсэгчдийн тоог бол одоо маш ихээр нэмдэг. Энэ зүйл бол мэдээж яалтчгүй аниме. За тиймээс өнөөдрийн дугаарт анимегийн за нэг 7 сонирхолтой фактыг та бүхэндээ одоо хуваалцъя гэж бодсон юм аа. Өнөөдрийн факт номер 1 хамгийн анхны аниме. За 1917 онд Японд хамгийн анхны аниме бол одоо гарч ирсэн юм. Энэ аниме нь бол Накамура Гатана хэмээх нэртэй тийм одоо богино хэмжээний за дээрэс нь дуугүй хөдөлгөөнт зурагт ийм бүтээл бол гарч ирсэн байна. За энэхүү Накамура Гатана хэмээх одоо анхны хөдөлгөөнт зурагт одоо бүтээлийг бол Junichi Koichi хэмээх зохиолч бол одоо бүтээж ирсэн юм байна. За энэхүү бүтээлийн тухай ярих юм бол нэгэн самурай одоо катана буюу сэлмийг одоо худалдаж авч байгаа. За авсан сэлмээ ерөнхийдөө турших буюу тест хийх маягаар одоо туршиж үзэж байгаа нэг юм үйл явдлыг бол одоо хөгжөөнт байдлаар гаргадаг. Гэхдээ яг одоо та энийг одоо YouTube-ээс хайгаад үзэх юм бол нэг тийм хөгжөөнтэй юм бол олж одоо мэдрэгдэхгүй тухайн үеийн нийгмийн одоо хүмүүсийн яаж хөгжилддөг байсан бэ гэдгийг та харж болно гэсэн үг. За ингээд дараагийн факт бол одоо хамгийн урт удаан үргэлжилсэн аниме цуврал. За миний мэдхийн One Piece бол одоо 1999 оны 10 сараас ахуулаад 2025 он хүртэл ингээд үргэлжилсээр байгаа. Дахиад 10 20 жил хүртэл яригдана гэж хүмүүс ингээд ярьдаг штеп. За тэгвэл One Piece биш юм бэ? Сонирн байгааз. За тэгвэл Наруто юм уу? Наруто бол биш. За 1999 оноос эхлээд 2014 онд бол дууссан. За Нарутогийн дараагийн одоо үеийн буюу Нарутогийн хүү Боруто гэж цуврал ингээд үргэлжлээд ингээд явж байгаа. За тэгвэл бас Наруто бол биш бах нэ. Тэгвэл та нар хамгийн урт удаа үргэлжилжсэн бүр үргэлжилж байгаа цуврал юу гэж бодож байна? 1969 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс хамгийн анхны ангиад цацаж байсан Сазаe Сан гэдэг нэг юм хөөрхөн хүүхэлдэйн кино одоо аниме байдаг юм байна. За энэхүү одоо аниме одоо хүртэл үргэлжилдэг гэж боддоо. За өнгөрсөн жил буюу 2024 оны 10 дугаар сарын 6-ны өдөр энэхүү Сазаe Сан гэдэг одоо цуврал маань 55 жил 1 өдөр гэдэг ийм статистикийг бол авчээ. За мөн энэ Сазаe Сангийн тухай нэгэн сонирхолтой тооцоолол байна. За нийт анги нь 2025 оны 1 сар хүртлээр тооцож үзэх юм бол 7800 гаруй ангитай. Зарим статистикаар бол 8200 гэж бас ярьдаг юм байна. За гэхдээ 7800 ер нь дунджаар нь аваад үзчихье. За хэрвээ нэг анги бүрийн урт нь 18-аас 20 минут байдаг юм байна. За дунджаар 18 гэж тооцъё. Заримдаа 30-40 минутын хүртэл одоо тийм урттай ангиуд бас байдаг. За нэг ангийг 18 минут үржихэд 7800 гэж бодох юм бол 140,400 минут болж байгаа. За минутаа цаг руу бүгдээрээ шилжүүлье. Тэгэнгүүт 2340 цаг. За энийг өдөр рүү шилжүүлэх юм бол 97.5 өдөр болох нэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та тухайн Сазаe Сан гэдэг одоо хүүхэлдэйн киног буюу одоо 55 жилийн түүхтэй энэхүү цувралыг та 1 минут 1 секунд алдалгүй одоо үзэж эхний ангиас нь сүүлийн анги хүртэл үзэх юм бол 97.5 өдөр зарцуулна гэсэн үг. 羽ばたいたら戻らないと言って目指したのは青い青いあの空. За тийм ээ энэ бол одоо Blue Bird Naruto цувралын одоо саундтрек. За энэхүү саундтрекийг мэдхгүй Naruto үзэгч за дээрээс нь мэдхгүй аниме сонирхогч гэж бол байхгүй байх гэдэгт бол би бол 100% итгэлтэй байна. Гиснээс та нар аниме үзэж хахад тэр гарч байгаа хоолнууд амттангуудын ингээд амсаж үзмээр идэж үзмээр санагдчихсан тийм удаа байгаа юу? Надад бол зөндөө байдаг. За тэгвэл өнөөдрийн факт 3 хоолтой холбогдож байгаа. За тэр дундаа бүр Нарутогийн
одоо гардаг ресторантай холбогдно гэсэн. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо Наруто цуврал дээр өөрөө одоо Наруто бүр маш аппетиттэй иддэг те ням ингээл амруугаа чихэл амар иддэг. За мөн One Piece дээр ч гэсэн одоо Luffy бол одоо амар иддэг те. За тэгвэл Наруто цуврал дээр гардаг нэгэн рамены газар яг Япон улсад боддороо жинхнээсээ байдаг гэвэл та очих байсан уу? Нарутогийн идэх дуртай, очих дуртай рамен шоп болох Ичираку рамен үнэхээр Японд байдаг бахнэ. За энэхүү рамен шоп хаана байдаг вэ гэхээр Японы Кюшү аралд буюу одоо Фукуока хотод байрладаг баг. За Кюшүгийн Сангё гэдэг одоо их сургуулийн ойролцоо байдаг ийм рамен шоп байна. За энэхүү Ичираку рамен шоп маань Наруто цувралын дараагаар байгуулагдсан газар уу гэвэл үгүй ээ, түүнээс ч өмнө байсан газар байна. Тус Наруто цувралын зохиолч Масаши Кишимото хэмээх одоо зохиолч маань нэгэн рамен шоп руу орсон нь энэхүү Ичираку рамен шоп байж. Тухайн газрын раменыг идэж үзээд үнэхээр түүнд маш ихээр таалагдсан учраас Нарутогийн хамгийн идэх дуртай рамен шоп болгохоор шийдсэн байна. Хэрвээ та Нарутогийн жинхэнэ фэн эсвэл та Японы Фукуока хотоор аялж явах юм бол тус Ичираку рамен шопоор заавал ороод амсаад үзээрэй гэж би танд зөвлөмөр байна. За дараагийн факт нь та бүхний маш сайн мэддэг Death Note буюу одоо үхлийн тэмдэглэл хэмээх аниме байт юм байна. За энэхүү анимег бид бүхний хөрш одоо Хятад улсад хоригдсон юм байна. За яагаад Хятад улсад энэхүү Death Note-ыг хоригддог вэ гэхээр энэхүү цуврал, хүчирхийлэл, үхэл, ёс суртахууны гажуудал цэргийн бодлого сурчлах замаар одоо хүүхэд залуус сөрөг нөлөө үзүүлж байна гэж одоо хориг тавьд юм байна. За дараагийн хориглох болсон шалтгаан нь юу вэ гэвэл одоо Хятад улс болон бусад улс орнуудад бас цөөнгүй тохиолдсон юм кейс байна. За энэхүү кейс нь юу вэ гэхээр хүүхдүүд өөртөө таалагдахгүй байгаа хүний нэрийг дэвтэр дээр бичээд тэрийг одоо өөрийн гэсэн Death Note болгох гэх мэт иймэрхүү одоо тохиолдлууд гарсан байна. За үүнийг нь бол эцэг эхчүүд, томчууд бол эсэргүүцэн энэхүү одоо аниме Death Note нь хүүхдүүдэд сөргөөр бүр маш буруугаар нөлөөлж байна. Сэтгцэд нөлөөлөхөөс хэмжээний юм сөрөг нөлөөллийг үзүүлж байна хэмээн одоо санал гомдлыг бол маш ихээр одоо авсан байна. За тийм учраас хориглжээ. За мөн Хятадын засгийн газраас одоо дагаж бүрдэх дүрм журмууд байдаг юм байна. Одоо кино контенттой холбоотой. За энэхүү Death Note нь хортой контентын одоо тухай журмаар бол хязгаарлагддаг учраас ерөнхийдөө бол олон нийтэд бол үзүүлэх боломжгүй гэж үздэг юм байна. За ингээд дараагийн сонирхолтой анимений факт юу вэ гэвэл спортын аниме байгаа. Энэ бол Haikyuu. За энэхүү Haikyuu хэмээх анимегаар хүүхэд залуусыг волейболын спорт руу татах. За мэдээж одоо волейболын спортыг илүү сонирхолтой хөгжилтэйгээр харуулах юм зорилготой аниме бол одоо бий болсон байна. За Японд даяар Haikyuu хэмээх аниме гарсны дараагаар волейболын одоо клубүүд, за дунд сургууль, ах дах сургууль, ихтэй сургуулиудад волейболын спортын одоо клубүүд бол маш ихээр хөл хөдөлгөөнд дарагдсан байна. За ингээд үзэхэд Японд даяар Haikyuu хэмээх одоо аниме бол маш том эерэг нөлөөг бол авчирч чадсан байна. За дараагийн факт бол маш сонирхолтой. Энэ бол шууд мөнгө төгрөг ашиг орлоготой холбогдно. За анимег дотор нь хоёр хувааж болж байна. Одоо бүрэн хэмжээний нэг ангит аниме болон цуврал анименууд гэж хуваадаг байна. За эхнийх нь хамгийн их ашиг орлого олсон одоо нэг ангит аниме кинонууд. За 2016 онд гарсан Kimi no Namae буюу одоо чиний нэр чи хин бэ? За дэлхийн зах зээлд анх гарсан даруйдаал зүгээр соёлын болон санхүүгийн хувьд бол дээд амжилтыг бол тогтоосон байна. За нийт $382 сая ашиг орлогыг олжээ. За ашиг орлогоор хоёрт бичигдэж байгаа цуврал бол одоо 2001 онд гарсан Spirit Away хэмээх одоо нэг ангид аниме кино байд юм байна. За энэхүү анимег бол одоо Студио Ghibli-ийн бүтээл 19 жилийн турш Японы хамгийн их орлого олсон кино болж исэн юм байна. Тэгээ олон улсын үзэгчдээс мөн бас одоо өндөр үнэлгээг авч ер нь бол үзэгчдийн таашаалд бол нийцсэн ийм кино болжээ. Нийт $396 сая $396 ашиг орлогыг олсон байна. За хамгийн их ашиг орлогыг олсон одоо аниме нэг ангит кино бол 2020 онд гарсан Demon Slayer, Mugen Train кинон одоо Kimetsu no Yaiba цуврал дээр бол суурилсан. Тэгээд дэлхийн аниме сонирхогч фэнүүдийн дунд бол одоо түүхэн амжилтыг тогтоосон байна. Нийт ашиг орлого нь $507 сая $. За ингээд дараагийн ашиг орлого олсон төрөл зүйл юу вэ гэхээр цуврал анименууд байна. За нийт хамгийн их ашиг орлого олсон 5 топ цувралыг нэрлэе. Бүгд тэрбумаар яригдана гэдгийг анхаараарай. За Naruto цуврал 5 дугаар байранд орсон байна. 10 тэрбум $. За дөрөвт нь One Piece 2 дахин нугалж байгаа 21 тэрбум. За Dragon Ball 30 тэрбум. Тэгээ доллар штэ guys. За тэгээ хоёрт нь
Hello Kitty. За ерөнхийдөө бол Hello Kitty бол одоо бүтэн яг 100% аниме бол биш. За Японд ер нь бол нэлээд одоо pop соёлын бүр томоохон төлөөлөл гэж үздэг юм байна л та. За тэгээд энэхүү одоо Hello Kitty нь бол маш том брендинг, маш том франчайзыг одоо үүсгэсэн ийм одоо аниме, хагас аниме гэх юм да. За тэгээд нийт орлого нь 89 тэрбум. За ингээд хамгийн их ашиг орлого олсон цуврал бол тийм ээ, энэ бол Pokemon. За Покемоны аниме, видео тоглоом, бараа бүтээгдэхүүн зэрэг одоо маш олон салбарт амжилттай маш их орлогыг одоо олж чадсан хамгийн том брендинг франчайз юм байна. Одоо хүртэлтэйгээ ингээд дэлгүүрт орохоор Покемоны зурагтай уут, цүнх, одоо үзэг ч юм уу те. Эсвэл Покемоны зурагтай одоо снэкүүд үнэхээр их түгээмэл байдаг. Японд ирээд аль дурын дэлгүүр рүү орох юм бол Покемоныг тавуулж харна. За Покемоны нийт олсон ашиг орлого нь 105 тэрбум $. Гайхалтай. За ингээд өнөөдрийн хамгийн сүүлчийн факт шууд одоо хамгийн их ашиг орлого олсон цуврал буюу одоо Покемонтой холбогдож байна. Тэгээ би бодохгүй ер нь Покемон гэж яг юу гэсэн үг юм бэ гэд. Яг л ингээд сонсоход бол Япон үг шиг сонсогдоод байгаа хөө Покемон, тэ Пикачу тэргээл нэг хөөрхөн сонсогдоод байсан. Тэгсэн чи яг үүндээ энэ англи үгнээс одоо англи хоёр үгний нийлэмж байсан байдгийн. За юу гэсэн хоёр үг байсан бэ гэсэн чинь Pocket Monster. За тэгээд Pocket-ийн Pokin аваад Monster-ийн Mon-ын аваад Pokemon. За энэ үрээд өнөөдрийн аниме факт маань өндөрлөж байна. Тэгэд бичлэгтэйгээ хамт байсан танд би лайк өгье. За тэгэхээр та бас надад лайк дарж subscribe бити мартаарай. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. See you guys.